Тэгэхээр дэлхийн хамгийн алдартай стриминг үйлчилгээ Netflix болон Өмнөд Солонгосын хамтрал хамгийн анх 2019 онд Жужиго наахын тоглосон Kingdom зурлаар эхэлж байсан. Тэгээд уг зурл амжилттай болсны үндсэн дээр үүнээс хойш үргэлжлүүлэн сая долларын K-контентэд зориулж бидний мэдих олон кино зурлууд гарсан гэхэд болно. Kingdom нь 2019 оны 1 сарын 25-нд гарч ирсэн бол яг үүнээс 6 жилийн дараа 2025 оны 1 сарын 24-нд Drama Code нээлттэйсэн байхгүй аюул сонирхолтой. Энэ хоёр нь юугаар адилхан бэ гэхээр бас л Жужиго нах явж байгаа. За тийм ээ, тэгэхээр энэ удаа The Drama Code Heroes on Call эмнэлгийн сэдвүүд адаглан явуулсан энэдмийн өнгө айс бүхий 8 ангид цувралыг сонирхолж байна. 내구역이라고? Уг цуврал нь Trauma Center Golden Hour нэртэй алдарч вебтүүн тулгуурласан бөгөөд ерөнхий агуулга гол дүрмэн Dantlаны бүсд ажиллаж байсан туршлагатай Авиаслам эсэлж үндэсний сургуулийн эмнэлгийн хүнд гэмтлийн тасагт ажиллаж эхэлснээр хөгжилтэй сэтгэл хөдлөм үйл явдлууд өрнөнө. Энэ зурлал нь Netflix-ийн жагсаалтаар 17 орнд тэргүүлж 63 орнд топ 10-д орсон гэхээр үүн дээр өөр илүү юм ярих хэрэггүй зэ. За тэгээ энэ удаагийн бичлэгтээ World Utopia хамтран ажиллаж байна. Уг компани 2016 оноос эхлэн бүгд найрамдаа Солонгос улс руу боловсрол зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа. Та чи доктор, бакалавр, магистрийн чиглэлээр Солонгос улсад тэтгэлэгтэй суралцах хүсэл зорилготой бол яаж гэдгийг мэдэхгүй байгаа бол та нарт дуулгах гоё мэдээ байгаа шүү. Энэ бичлэгээ дуусна үзээрэй. Ингээ бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Афганистан улс дайны голомт. Онгоцноос бөмбөг хаянд дэлбэрэлт явагдахын үед нэгэн тагнуулын ажилтан ч гэх юм уу тусгай зэрэг барин залуу мотоциклтэй энэ бүх өвмэн дундуур салхи шороо татуулсаар дахивж буугаар кино маань эхэлнэ. Энэ тэнд барилга байшинт нурж унаад ер нь нөхцөл байдал нэлээд хэцүүхэн байгаа. Гисэн залуу маань чадхаараа л хурдан зорьсон газараа ирж бөөнийнэ. Энэ үзэгдлээр л бид манай гол дүрийн залуу эмч юм байна гэдгийг мэдэж авна. Үзэгдэл солигдсон мэдээгээр машины осолд орж гэмтэл авсан иргэн хид хидийн эмнэлэгт очсон ч эмчилгээ авч чадахгүй байсаар өөд болж мөн үүнтэй адил тохиолдлын тоо улам ихсэх болсон талаар гарна. Энэ мэдээгээр эмнэлгүүдийн гэмтлийн тасаг маш муу байгааг л илэрхийлж байгаа. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн сайд хид хидийн эмнэлгийн захирлуудаа игнуулсан бүр эрүүний шүлэг өстой уулах шиг л болж байгаа. Алид тэр хідэн тэрбумын санхүүжилт хаана вэ хулгайчудаа. Эмч танаар ажил хийх юм уу гэж өстой амтан болгодог. Тэгээд яах вэ? Ер нь гэмтлийн тал дээр мэрэгсэн чадварлыг нь цөөхөн болохоор л ийм юм болсон юм байлээ л дээ. Иймхүү Солонгосын үндэсний их сургуулийн эмнэлэгт нэмэлт хүч болгон гаднаас нэг айхтар эмч ирж байгаа л болж таарна. Бүхэл бүтэн эрүүл мэндийн сайд өөрөө яаж тохироод авчирж байгаа л хүн гин. За ямар ч тач хин гэдэг нь тодорхой болох үз. Энэ үеэр өнөөх эмнэлэгт ч нэг ажууши цээжиндээ хотголоосон байдалтай ухаангүй ирэх бөгөөд нөхцөл байдалч нэлээд таарав. Тэгэл яг уу энэмгээр сандралаад хөл толгойн олдохгүй бөөнл юм болж байгаа. Энд харагдах залуу бол гэмтлийн тасагт өнөөдөр ээлжтэй байж таарсан залуу эмч Ян Живон юм. Өвчтөн гүзэж яралтай арга хэмжээ авах гэсэн ч тархинд нь 50 бодол зэрэг эргэлдээстэй. Хэдий онлайн мэдлэг нь байвч нэг л ивэ олохгүй ай сандарч байгаа нь хэлтэй. Цаг алдаж болохгүй. Зүрхний гадна суудсан цус бөөгнөр зүрхний дарал тасралтгүй унсаар л байна. Тэр л байдлыг гарцаа авахгүй бол түн туслах өөр эмч бас байдгүй. Яралтай хурсан цусыг соруулахгүй бол даралт унсаар байгаад үхнэ л гэсэн үг. Хэдий итгэлгүй байсан ч тэр хийхээсүр аргагүй паниктан зогсож итэл манай гол дүр бүр күүлээ барьж дэлгүү гарч ирээл нэг гараараа юу юуг хутгын суглаал авчив. Барыг нүдэн анжуугаал нөгөөдсийн сурулж аваад дорхнол арга хэмжээ авч байгаа нь тэрэ. Бөөн шок. Тэгсэн манай залуу юмс химбэ мэмбэ юун гадны хүмбэ эдрэж байгаад энэ үйлдэлд түүний хэн болохыг мэдэж байна. Афганистанд бужигнуулж байгаад ирсэн ахыг маань Пик Каньо гэх ба өнөөдрөөс гэмтлийн тасгийг хариуцсан бисэлчээр ирж байгаа нь. Дүр төрх нь хатуу хөтөн мэт боловч өвчтнээ аврахын тулд юу ч хийхээс боцохгүй сайн амч гэдэг нь л. Би энэ тийш удаа хариуцдаг болсон. Чүүр нь яахлаар энд хариуцж байгаа юм бол иймэрхүү ажилбар хийж чаддгүй ингээ шууд загнаастай. Яах вэ? Тэгсэн энэ маань шулуун үзний эмчил юм байлаа л дээ. Энэ түргэн тусламж гэмтлийн тасгийг хэдийн эмчнэр нь ээлжилжил хагас хугас хариуцдаг. Эмнэлэг нь энтхээ нэгт хоодгүй л болж таарч байгаа. Айгуу. Ингээд төрөл аргалсан төдий болохоор одоо гэлс хагалгааны өрөө бэлд. Ахгүй зүгээр ажилдаач бүрөө ороогүй байж хагалгаа хийхээр л болчихноо. Мэдээ алдуулагч эмчийг дуудуулахад нөгөөх нь ээлжээсээ буух чинь чадахгүй иртэлгүй яасан эдэр. Ах утас сольж авснаа л өгч байгаагаа иртэлнэ гэж юу гэдэм. Би хагалгааны эмч нь байна. 10 толгойд ирэхгүй бол чамайг энэ өвчтөнтэй адилхан болгон шүү л гэж байгаа. Саяхан томроод байсан хүн байхгүй. Ингээ хагалгаач болж мань хүн бас л эргэн тойрны эмч өвлөгчөө битүү загин зандраастай. Нөгөө мөн мэдээ алдуулагч эмч чинь хайн хандаад зүрхний хаалга хийж байхад нь пульс өсөх мэдээ алдуулагч хийсэн байгаа байхгүй юу? Ингээл пульс нэмэгдэж цус олгоодод мис ажиллбар хийхэд улам л хүндрэлтэй болчихж байгаа.
Ажилдаа хайнга сэтгэлээсээ ханддаггүй хүн тэр үнэн голоосоо дургүй. Өөр мэдээ алдуулагч олоод тэр харин чи тав толгойд эндээс зайлаарай айлгна. Ийхүү дараагийн эмч ирж нөхцөлийг маш сайн ажиглаад зүрхний пульсийг буулгаж хагалгааж амжилттай болж дууснаа. Бас нэлээд том хагалгаа ямар гаргууд хийснийг нь бүгд гайхан биширж байтал мань хүн эдрийн чадвар чадамжийг л тааруугаар дүгнэстэй. Түүнийхэр бол энээс ч хурдан хийчих байсан л хагалгаа. Уг нь ааштай эмч маань эмнэлгийн захирал бас бүр эрүүл мэндийн сайд гээд маш олон хүмүүсийг хүлээлгэж байгаа аахгүй юу? Өөрийнх нь танилцуулга маяг юм болох юм. Тэгээ ахвд хаалгаанд ороод хоцорсон. Тэр олон хүний өмнө орж ирээл би хоцорсондоо уучлалт гуйхгүй. Танаа эмнэлгийн байж байгаа царай л энэ. Чадваргүй эмчнэр чинь өвчнөө аварч чадахгүй болохоор би аваад ирлээ. Одоо энэ гэмтлийн тасгийг чинь би татан буулгаад гэмтлийн төв болгон заяа дуракуда гээл жишимчгүй гараал юмнаа. Их зантаач хүний хандлагаас нь болоод эмчнэр нь бүгдээрээ бүүн. Гэсэн ч эрүүл мэндийн сайдын дүүн 100% итгэлтэй байгаа нь хэлт байлаа. Манай ааштай эмчж өвчтнөө ирэхээр явж байгаамаа. Тэгсэн харин ресепшн дээр сууж байсан совлогч манад ийм ч байдгүй маа. За бай гээл бүр оруулдгүй. Мань хүн хичнээн өөрийгөө тайлбарлаа бүтсэнгүй. Энэ нэг сайхан гар байгаа. За ингээ аргаа бараа байжсэн азууж манай залуу ирж таарав. Түүнд нэг мэдээд болгож байгаа нь энэ багхгүй юу? Уулын занд хүн ослож гинцэн. Тээвэрлэх үед амиа алдаж болчихгүй учраас одоо яах вэ гэсэн юмнуудаа бэлгэж. Хойлоо оч ээлж байгаа. Цэвоны өнүүлэхээр цаашаа сайн нэг юм өвчтнийхөө биеийн байдлыг хараа зогсож исэн. Нөгөө өөсөвлөгч ханаас гараад ирсэн танхаа аж шивэ та гээл энэ хоёр хилэм авалцахгүй. Бараг барьцалдаж аваад барилдах нь холгүй. Бүр шивээ зэдэртэй байгааг нь хараад өвчтнийг алхаар ирсэн. Эсрэг талынх нь мафийн боссын байна даа л гэж дотроо кино шиг юм төсөөлөл. Зохиолч болохгүй сөвлөгч болсон юу ч хийж байгаа. Аль аль нэгнээ танхаагаар нь дуудаал 100 гараа байж байгаа энэ үед эцэст нь цэвон нэрээ нөхцөл байдлыг тайлбарлаж өгдөг. Ийхүү мань сувлагч түүнээс танхаагийн хочоо албан ёсоор хүлээн авч байгаа. Ахвал эрдэм чадлан дийлдэхгүй тэр хэрээрээ л өөртөө итгэлтэй. Та өстө наттай таараагүй өөрний бүтгэх юмтай таарсан бол өдөд алтан харьцааг нийлүүлж явах юм байна штэ л гэсээр. Цаагаараа жоохон дийс яваад байна уу та. Үйл явдал үргэлжлэн манай хоёрт бэлтгэлээ базааж аваад нэстэг тэргийн суух болсон. Цаваа маань нэг л биш ээ. Бүр сүнс зайлцсан хайтай. Яхав тэ хөрхөн өндрөөс айдаг л байсан юм байлээ. Гэхдээ ер нь ердийн хүн бүр л айдаг байхгүй юу? Энэ л энгийн гараж байгаад байгаа. За тэгээд арай гэж нөгөө газар оцсон. Хэтрийн мантаагаас болоод нэстэг тэрэгний жолооч маань дөхөж чаддаггүй. Ингэж яагаад бүр бүгд өгөх юм болно. Ажлааг цуслаа хэлэх нь тэр. Тэгсэн манай ханьёог юмж. За хөршөн төр холдчихъя. Мань өөрөө барьч ээлгэж авна. Нэстэг тэрэгч жолоодох нь үнэлэхтэй. Үнэхээрээс өөр юу ч чадаж гайхшруулах бол өстой чөтгөр бүүмэд. Ингээл ойртож яваад хөөхний нөгөө өндрөөс хөтлөө хайлж хевааныг чинь 20 шуудуудаа гуйрлаа ачиж байгаа айтаал нэг мөрөн дээр тохож аваад үсэрнэ. Энэний мэн сүнс зайлаа бараг эргэж ирэхгүй юм болж байгаа. За тэгээ энэ удаагийн бичлэгтэй амин World Ethiopia хамтран ажиллаж байна. World Ethiopia 2025 Солонгос тэтгэлэгтээ суралцах хүсэл зорилготой хүмүүстээ зориулсан боловсролын үзэсгэлэн энэ сарын 26-27-нд 2 өдөр Blue Sky-ийн 2 давхарт болно. Та бүхэн энэхүү ивентэд хүрэлцэн ирснээр гараан бэлэг. Ирж бүртгүүлж гэрээ байгуулсан хүмүүст зуучлалын төлбөрөөс хөнгөлөлт. Мэдээж Солонгос улсад суралцах талаар бүх төрлийн мэдээллийг өн төлбөргүй авна. Мөн уг боловсролын үзэсгэлэнгийн үеэр бүгд найрамдах Солонгос улсын ихтэй сургуулийн төлөөлөгчид өөрсдөө оролцсон сургуулийнхаа давуу тал танилцуулгыг хийнэ. Бас энд ирснээрээ тэтгэлэг болгодог албан ёсны байгууллагаас тэтгэлгийн талаарх үнэн зөв мэдээллийг авах нь. Аль сургуулийн бакалавр, магистр, доктор хэдэн үеийн тэтгэлэгтэй байгаа вэ? Мөн визний батлан даагчгүй, топхийн оноогүй орж болох бакалавр, магистрийн сургуулиуд гээд энд бүрэн дэлгэрэнгүй хүргэж чадахгүй бүх мэдээллийг та нар энэхүү боловсролын үзэсгэлэнд ирснээрээ мэдэж авч чаднаа. Оролцогч сургуулиуд Чонжу их сургууль, Качон их сургууль, Ханиа их сургууль Эрика кампус, Ханиа их сургууль Сөүл кампусууд байгаа юм байна. Тэр 4 сарын 26-27-нд 2 өдөр 12-оос 4 цаг хүртэл Blue Sky 2 давхарт ирээд энэхүү үйл ажиллагаанд үн төлбөргүй оролцоорой гэж хэлмээр байна. Мөн нэг чухал мэдээлэл нь World Ethiopia Солонгос болон Монгол талаас хөтэлдэг 2 пэйж байгаа. Аль аль пэйжээсээ нэг астан шалгаруулах giveaway явуулж байгаа шүү. Бидгээ болцлын доор комментэд оруулъя. Тэгээд тухайн өдрөө 2 астангаа шалгаруулж 100 жилийн хөлс 100% үнэгүй болох юм байлээ. Үүнд идэвхтэй оролцоорой гэж хэлээ. За ингээ бүгдээрээ бичлэгээ үргэлжлүүлээ. Ингээл өстой орилж харасаар арай өгцөнгөө газартлаа. Бүр нэг энэ балаан чи ингэж байгаа харавчгүй дээлж гайхсан шиг. Осол орсон өвчтнийг үзэхэд гадна гэмтлээс болж уушны дээд хэсэг ажиллагаагүй байх ба Каньёг амжиж маш чадварлагаар ийм нөхцөл байдалд уушгийн дахийг маш зөвөр гадагшлуулдаг. Гэсэн ч өвчтөн ухаан орохгүй байсан ба хэтэрхий их цус алдснаас болж тархины төв мэдрэлийн системд даралт ихсэж нөхцөл байдал бүр нэлээд хүнд байгаа. Тэгэхээр эхлээд ямар тач нэстэг тэрүүрээ аваачаар болж эмнэлэг хүртэл 15 минут,
Хагалгаанд бэлдэх бас 15 минут. Тэр хүртэл хүлээвэл зүгээр цогцос авч өгч байгаагаас ялгаагүй байхгүй юу? Тийм болохоор эндээс шууд арга хэмжээ авнаа л ихэнх зэрэг. Ингээ бүр нисдэг тэрэг дотор гавлыг нээж даралтыг бууруулах месажлбар хийхээр болно. Чевон бүр дахиад шок. Өндрөө сайж өгөх гэж хахад ийм нөхцөлд гавл онгоолгож месажлбар хийх хэрэгжтэйгээд одоо ойлгомжтой байс тээ. Манай эмч яг Афган бүр буудалцаандууд месажлбар хийжсэн хүн энэ бол нэг асуудалгүй л байгаа. Гэхдээ аюул ингэ дуусаагүй ба түр аргалсан төдийл болохоос нисдэг тэрэг газардах үед үргэлжлүүлэн яралтай мэсцлийн тасаг руу хөргүүлнэ. Тэгс нөгөө хөөгдөж гардаг мэдээ алдуулагч юм чинь тархтан 5 минут дутуу байна гэд уцаа авахгүй таг гөрөөсөн. Үнэн өөдгөө гар. Одоо ингээ өөр юм чайгаас үр аргагүй болж өмнөх мэсцэлд орсон нөгөө мундаг залуу хаана нэгсэн магтуулаа сүд болоод байсан залуу чинь 4-р курсын оюутан л байсан болж таардаг. За тэр оюутан байна уу хамаагүй дуудлага юм шүү дээ. Уг нь оюутнуудын шалгалт ихэлсэн үед ингэж хамаагүй эмнэлгийн ажил оролцож болдгүй юм байна л да. Тэгсэн манай совилогчдод хормолцож хил хамаа хаазаж гуйсаар байгаа л авчирч байгаа. Эхлээд толгойн хагалгаа, дараа нь уушигны хагалгаа гэж үргэлжлэв. Энэ дунд манай туслах эмч байж болох бүх сөрөг даваргыг ургуулan бодож паникцаар байх хэдий ч харин Каньёг эмч түүний нүдийг нээж байна хөөгөлтэй. Өвчтний ан дээсэн дөрөөн дөр байх үед унсан номоосоо илүүтэй нөхцөл байдлыг сайн ойлгож сурах хэрэгтэй айлгэн. Түүний ийм чадварлаг ажиллаж байгааг харсан Чевон бүр жаахан хүүхд чиглэл тогтлоостой. Ийм чадaltaй мундаг эмч байдгаа гэдгийг бүгд л анх удаа харж бөө мэт. Ийм зүйл байж болно гэж юу? Хорхомон төдийш эргэлзэхгүй байна тэр. Иймхүү олон цаг үргэлжилдэг хүн тагаалгыг маш чадварлагаар 2хан цагт дуусгаж өвчтний амийг аврав. Одоо ингээд Чевоны нүдэнд бараг бурхан шиг гэрэлтэж харагдаад эхэлж байгаа юм чи. Мань хүн харцаас салгаж чадахгүй. Каньёг эмч түүнийг ойлгоод байгаа. Чи тэр бүдүүн гиз мэдсний тасгаа бойл. Зүр энэ надад хэдэн жил дагалдаад гимтлийн мэдсэлж бол гэхэд 뭐야 이 리액션은? хүслээч гэсэн шууд тгийгээ тэгшиж бас чадахгүй. Өөрт нь их сайн ханддаг оюутан байгаас нь ментор гэсэн профессороос урвж байгаа явдал болохгүй л. Тэгэл өстой заач гэж чадахгүй гүйж гэж чадахгүй зогсож байгаад бас загнуулнаа. Өөрөө гэсэн толгой түрүүгэн мужи чинь гээл. Нөгөө профессор нь өрөөндөө ирэхэд манай чагаан залүүжээ өрөөнд нь ороо суудал дээр нь суудсан. Өөрийнх нь өрөөнд аанза ийшээ суучихл ихэр хүнд гарч штэ. Танай тасагт Янжеон гэдэг хүүхэд байна. Би тэрийг чинь өөр дөрөө авнаа л гэж байна. Нөгөө профессор нь олон жил заа сургасан шаваа чамд өглөө юу гэж хоорондоо мэтгэлзээд сүүлдээ Янжеон өөрөөр нь сонголт хийлүүлэхээр л болж байгаа. 16 цаг гэхэд яг гуруулаа уулзаа шийдчий болоо саллаа. Чивонч нөгөө талд бас л эргэлзээстэй. Дотоод үнэн зөрчилдөөд явн явахгүйгээ цэцэгний дэлбээ таслаа зогсож байгаа. Тэгсэн нэг найз нь ирээл андаа чи тэр амар эмчийнхээ аяыг даах юм уу даа л гин. Гэхдээ нэрэл ганц өдрийн дотор юу болов? Энэ үед Каньёг эмч маань өрөөндөө бас төөхнө бол үүний хажуугаар тахаас ойлгч дээр очсон хүн яаж ятгадгийн аргаасаа заагаад өглгэн. Нөгөөх нь бас хөөхөн сэтгэлийн утсыг нь хүнд хүнлэг чанарыг нь өдөө өдргээл бүр лекс тавьж байгаа. Гэсэн чинь нөгөө профессор нь аль үжээ Чевоныг маань өрөөндөө авчирсан ятгалыг бас утгаар нь хийнэ. Энэ хайгыг миний багш надад өвлүүлсэн. Би ч бас хамгийн сайн шавдаа өвлүүлнэ л гэж боддог эдэргээл бүр бат араанд нь хийх гээл байгаа. Энийг нь мэдсэн манай эмч бүр хаалгын цөм өшгөлж орж ирээл энэ гурван маань халт толнаа. Чимүү 4 цагаас өмнө уулзч булхаацсан эдэргээл агсарч гарав. Ийхүү мэтгэлцээ эхэллээ. Нөгөө профессор нь манай эмчийг сураггүй сургууль төгссөн сураггүй юм байж гээл өөрөнгөө цол хэрэгмэн гоншин гээл тоолж өгнө. Яалч манай Каньёг эмчид энэ шиг цол хэрэгм гайхуулаад их юм байхгүй л зэ. Гэхдээ түүнийг хамгийн чадварлын гэхэд маргах зүйлгүй. Уг нь намайг заавал 5 жилийн дотор миний талын талд бол хүрнэ. Харин энэ бүхний дараа Чевон эргэлзээд байгааг нь харснаа. За болвол Март чи ингэж эргэлзэж байгаа хүн угаасаа чадахгүй байл гараад яв. Энэхүү үед Чевонч дээр араас нь дагаад ирж байгаа нэ. Надад олон шагнал өрөмжлөл байхгүй нүнэ. Энд ийм хүн аварсан, тэнд тийм хүн аварсан. Энэ л миний шагналууд. Эдэргээл уянгалж өгч байгаа. Яг үндэ араас нь орж ирнэ гэдгийг манай эмч мэдчихсэн байхгүй юу? Нөгөө ятгалгийн аргуудаас ашиглаж байгаа нь л энэ. Ингээд оргил бат араанд нь хийж байсан өнөөх профессороос шавар хаанаа. Өөбөр яг бүтэх гэж байхад муу шаврын алт гэсэн харцаар л хараастай. За энэс л тэрбум долларын асуулт асууж байгаа. Чи юу н яагаад эмч болохыг хүссэн? Чи хүний амнаас авардаг сайн эмч болох юм уу? Эсвэл нэг карьер хөөсөн худлаа гаргах юм уу гэж асууж байгаа юм тэр. Чевон маань майндсетээ бодож Майнкрафта задлсны эцэст сэтгэл зүрхэл дагаж гимтийн тасагт Каньёг эмчийн хамтар ажиллахаар болж байгаамаа. Нөгөө профессор маань боож өгөх босч ярих дээр аль тулгүй яах вэ? Тэгэж болоогүй тэр ууранда гимтийн тасагт ирсэн бүх дуудлагыг Чевоноор авахлахаар л тушаал гаргацдаг. Энийг нарсан Чевон золтоол харавцсангүй. Каньёг эмч хараа энэ үед баахан болж чамаа ганцаараа чинь ийм байдал үлдээхгүй. Бити санаа зов. Угаасаа чи алдаа гараа хэнийг ч алчих юм билээ л гэж аавна.
Гэхдээ тэр их хүн дундаас Чевоны сонгосон зүгээр нэг тохиолдол байгаагүй. Чамайг харах болгонд л чи гүйж байсан. Хин нэг хүний амийг аврахаар. 환자 살리겠다고. Ийхүүл гэмтлийн тасаг маань татан бөөгдөж цаашдаа гэмтлийн төв болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болдог. Ингээл энэ мөчөөс эхлэн мань хоёр хамталгүй нэ. Магадгүй түүнийг сайн дагуул би ч гэсэн хизээ нэгэн цагт сайн амжуулж чадах байх. Энэ бүхэн одоо л эхэлж байна. Харанхуй шөнийн хаана ихтэй эмнэлгийн харанхуй коридороор нэгэн зомби алхахлана. Юу зомби момби гараад ирвэ гэсэн хөрхий манай Чевон ажиллаад харагдаад өгч байгаа нь энэ баггүй юу? Орон дээрээ гараад арай ч хөвтгчээ аятаа зэрэгцээл дуудлага ирнэ. Босготоо цочос таазаа мөрөх юм аа. Каньёг имч бол хизээд билээ. Заавж бүснөөл ийлгэж байгаа. Яав юу болов гэсэн бороо орж хурдны замын түнэл халтаргаатай болноос үүдэн осол болж хоёр хүн хүнд гэмтэлтэйгээр хөрөгдөж ирсэн л болж таардаг. Эхний өвчтөнд дотоодсоос маш их алдаж биеийн төмбийгөд ерөн л нөхцөл байдал маш ноцтой. Ингээ эхний өвчнөөч бүр үзэж амжаагүй байхад дараагийнх нь бас л яаралтай гэсээр ирнэ. Их хэцүү. Энэ үед эмнэлгийн захирал каньон хэмжээс болоод их алдагдaltaй ажиллаж байгаадаа цухалдаад байгаа байхгүй юу? Хэдий хүмүүсээ авардагч гэмтлийн төвийн хэрэглэх материал нөөц хэрэгцээгээд маш их зардалтай. Ер нь манайхан алстаа гай олноо л гээд өнөө мэдээ халтуулагч оюутныг маань тагнуулаа болгоноо. Нэгэнд хүн аврах гэж үхэн хатан зүтгээд идэг. Нөгөөх нь хорд нариулаа суужид. Көм хэцүү хүмүүс юм аа нэр. Эхний өвчтний хагалгаа эхлэхээр бэлдэж байхад нөгөө болдоггүй сэтгэлгүй гарч байгаа бүр хөдөлж ядаа болдгоо. Цевон тагаас хувлагч хоёр маань хүний амнаас эрэгдэж байхад та жоохон хурлаад өгч болох уу гэсэн бүр мань хүн өөдөөс хэрэлдээд мангартаж өгч байна. Тэгсэн яах вэ? Каньёг юмч орж ирээл бүр гүлэг болгох юм байна сте. Нөгөө хоёртож хүнтэй хэрэлдвэл битээ хэрэлд би хэрэлд хэлгэн. Нэг ёсондоо муу нэр зүүх хэрэгтэй бол би зүй та нар битээ тэгээл гэсэн үг. За ийхүү хагалгаа үргэлжилж өвчтний тусаалтыг арайг зогсоож чадсан ч илгэн бицэрч ерөн л найдваргүй болсон. Илгийн солидгүй юм бол өөр аврах арга байхгүй. Энэ үед тахаас өвлөгч маань илгэний донор байж болох талаараа хэлдэг. Төрөөхөн танхаа маань нэгэн ажилтнтай мөргөлдөхдөө өөрийн хүслээр донор болохыг зөвшөөрсөн хүний материалыг санаандгүй харсан юм байна л да. Бушуухан тэр ажилтан руу холбогдож лавлахад тарих өвчлөлтэй болсныг ахгүй өөрийн бүх эрхтний хандвалахаар зөвшөөрсөн л болж таардаг. Дааш тэгээд ар гэрийнхэн зөвшөөрлгүй шууд ингээ авчиж бас болохгүй тодорхой. Гэвч хамгийн амар нь энэ осолд орсон залуугийн нэрийг зөрчигдөд донорын ажилтан гинтэл нэг цочрон мэдээд дуулах нь тэрэ. Осолд ороод ирсэн хоёр өвчтөн ах トゥ хоёр байх ба тархин өгцөн аавтайгаа салхихоос хийхээр ирэх замдаа л осолдсон болж таарч байгаа. Үүнийг сонсон Каньёг эмч маань эргэлзэлгүй шууд донороос илгийг авч шижүүлэн суулгах хагалгаанд бэлтгэлгэн. Ар гэрийнхнийхэн зөвшөөрлгүй бол болохгүй гэхэдий ч ар гэрийнхний энд үхгээ хэвтэж байгаад юу солиороод байгаа хурдл юм шүү дээ. Ийхүү хагалгааг хийхээр болж ямар нэг асуудал гарвал бүх хариуцлагыг мөн үүрхээр болно. Энэ бүхэнд нэг л эргэлзэж айгаад байгаа Чевон танда тархин өгцөн хүнийг аврах боломжгүй. Арай энэ хүнийг бол аварч чадна. Энэ ч хүн ихлэд аварч чадхаа аврах л хэрэгтэй. Ингээд ааваас нь илгийг авч осолд орсон хүүдэн шилжүүлэн суулгах хагалгаа болов. Хэдий зөвшөөрлийг аваагүй ч гэлээ өхөж буй хүүгээ аав нь амиарч болов аврах л байсан биз. Ингээд дууссан даруйд нөгөө өвчтөн болох охиных нь биег мөн шалгахаар явна. Каньёг эмч түүнээс ямар нэг болохгүй зүйл анзаарсан гэдгийг тодорхой. Энэ үе түүний мэдсэл болж байх ба манай хүмүүр өөр тасаг гэдгийг тоож байгаа шинжгүй дахиад орно гин. Хагалгаа хийж байгаа эмч нь бас манай энтэй адилхан үзлийн ааштай эмч байхгүй юу? Хоёр ааш мот нийлээ золтоол хоорондоо зодтолцсонгүй. Ийхүү манай эмч анх үзлэг хийхдээ анзаарсан зүйл нь баттай болж энэ өвчтөн нь бөөрийн цочмог дутагдaltaй байж таардаг. Энэ хагалгаа нь амжилттай боллоо ч гэсэн бас бөөрийн дутагдлаас болж үхэх аюултай л гэсэн үг. Ийм зүйл болно гэж таамаглаж ирсэн болохоор донороос илгийг авах мэс ажилбарын үеэрээ мөн бөөрийг нь бас авсан байдаг. Ингээд давхар бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбараа эхлэхэд нөгөө ааш муутай эмч нь чи чадахгүй гэсэн янзтай манай хүнийг басаастай. Манай эмч ямар хүнээр юм хэлүүлэх юм биш бүр 30 минутанд л мэс ажилбарыг хийж дуусгах нь зэр. Нөгөө ааштай эмчин гайхаж байгаа хэдий ч тэрийг харуулахгүй л гэж хичээн штт. Ийхүү манай хоёр дуусгаж гарч ирээд нэг юм амьсгаа авах тэл Каньёг эмч очих газар байна дагаа яваа л гэж байна. Донор дээрээ ирж түрүү яаралтай байсан болохоор зүү өсөр хүндэтгэл үзүүлж чадаагүй. Энэ удаад хүнд албан ёсоор талархаж хүндэтгэлтэйгээр эцсийн замд нь өдөж өгч байгаа нэ. Өөрөө угаасаа насгүйгээ мэдчихсэн болохоор өөрийн эрхнүүдэд хандвалах болсон сайхан сэтгэл нь түнд эргийн эрэхтэй хоёр хүүхдийн амийг аварсан байна. За, ингэж нэг өрөөндөө буцаж ирээд хэвтлээ нэг юм. Өглөөний 7 цаг 40 минут. Арайчууд ирэн дээрээ толгоогоо тавиугүй нам. Гинтл Каньёг эмч орилол бас нэгэн шинэ өдөр эхэлж байгаа нэ. Каньёг эмч бос үзлэгтэй явъя л гэж байна. Цаг харсан 8 цаг 40 минут. Арай. За тэ цаг унтуулсан ямаа та. Ингээд тасгийн маань нэг өдөр үргэлжилдгээрээ үргэлжилж нөгөө ууланд явж байгаа бэрцэн өвчтөн маань эдгээд бүр эмнэлгээс гарах болсон. Гарахтаа өөрийн аварсан эмчтэй талархаа гарч байгаа нэ. Эмч маань ч өвчтөнгүүтэйгээ зураг авах болдог.
Энэ нь түүнийг ямар чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг сануулгах шиг л болдог баг. За ингээл байж л нэг мэдээ ирдэг нь манай гэмтлийн төвийн төсөв зардлыг танахаар болсон гэх нь тэр. Юунд танах бүр төсөвчгүй арай гэж дүнгийн дангаа орж байсан газар штэ. Энийг сонсоо бас хямарнаа. Энэ нөгөө дээдхүүдийнх нь булхай каньон хэмжээс болж задарч магадгүй болохоор л ийм шахаасууд ирж эмчийг маань зайлуулах гээл байгаа. Яаж дуусаагүй байхад нөгөө худлаа профессор даргаагаа өрөөнд дуудаж авчраал дахиад нөгөө төсвөө тань гэх яриагаа л хийж байгаа. Ингээ яах вэ? Ямнаас өгсөн төсөв яасан мөнгө үлдсэн байх ёстой шүү дээ тэргээл баахан хэрүүл уруул болохгүй яах вэ? Тэгээ энэ их стресс дундуур ядаж чавон танхаа хоёроо дагуулаад явж гоё хоол идийг нэ. Нөгөөхөө хүн шиг хувцалж ирээрэй л гин. Өнөөх нь энэ үгийг сонсоод хүн шиг биштэй яасан гээл шүүгээгээ нээтэл. Ингээ үнтэй хятад ресторанч ороод манай хоёр бүр Прада Гуччи болцсон айгүй ганга. Ямар хүнд ажил хийдэг вүлээ зэ. Дээрээс нь төсөв мөсөв гэж хүртэл нэмж стресстүүлээд жаахан ч гэсэн стресснээс холдуулах гэсэн л энэ багхгүй юу? Манай гурав эцэст нэг юм тайван сууж ойр зөрөө ховж базаал сууж исэн гинт имлэгээс дуудлага ирнэ хөрхий. Гүүгээл гарахаас өөр яах вэ? Имлэг рүү явах замдаа болсон ослыг хараа багч гисэн тооцоол гаргаастай. Имлэгт орж ирэхэд шалаар нэг цусан мором татуулсан байх нь тэр. Хар хурдаараа байдаг чадлаараа гүйсэр ирсэн ч бүх зүйл хитрхи ороодсон. Өвчтөн хэдийн гимлээд илүү амьсгал хураасан байдаг. Хэдий үгээрээ хэлээгүйч каньог эмчийн харцнаас би арай эрт ирсэн бол би хэрвээ яваагүй байсан бол энэ хүн амьдрах боломжтой байсан шүү дээ гэх харамсал байгаа нь түүний нүднээс л илт. Чавон түүнийг тайлбарлахыг амхандаа хичээсэн ч удаан харамсаж нэгнээ тайлбарлах зогсогч боломж байхгүй. Энэ нь тэдэнд дэндүү агцсан тансаглал эхэлтэй. Чөлөө цаг байцгаа цайван унтах идэх цагч байхгүй 24-д болоо жилийн 365 хоног гүөхээс л аргагүй. Нэг хором зогсоход хин нэгний зүрхч мөн даага зогсчих мэт санагдана. Тийм болохоор л бид үргэлж гүйсээр байх хэрэгтэй. Өвчтний зүрхийг зогсоохгүй тул бид үргэлжлүүлэн гүйсээр байх учиртай. Чавон маань гүйсээр л бас гүйсээр мөн гүйсээр бахартаж унах нь холгүй л гүйсээр өдөр хоногуд өнгөрнөө. Энэ үед эмнэлгийн нэгдсэн семинар болох гэж байх нь тэр. Уг нь заавал оролцох ёстой ч манай аашмод очих шинж алга. Тэнд очиж яад энэ гэсэн байртай. Гүтгээ одоо бүхэл бүтэн гэмтлийн төвийг хариуцж байгаа хүн очихоос л үр яах вэ? Энэ үеэр эмнэлгийн захирлын сугны өснүүд бас нэгэн төлөвлөл байх ба сайн зүйл авч. Яаж игээл эмчийг маань жижиг гээл үзэстэй. Манай ааш тэгээ зүү шидвэл зүрүүлэг гарнаа шиднэ л гэдэг юм шүү дээ. Тэ одоо юу хэлдэм байгаа. Хор найруулад байгаа сугны өснүүдийн нэг нь нөгөө манай эмчтэй үзэж таардаг профессор Хан Юр юм. За ингээд семинарч эхэлж ширүүх юм болноо. Энэ онд хамгийн их орлого оруулсан оршуулгын тасгийнханд мөн удаах байр эзэлсэн тархины тасгийнханд баяр хүргэж гэж байгаа шиг. Энийг нь харж тийрээстэй. Ингээ утасанчгүй алдагдaltaй ажиллаж байгаа тасгуудыг дуудаж эхэлвэ. Явж явж хамгийн их алдагдaltaй ажилласан тасаг гэмтлийн төвөл болж таарж байгаа. Танаа алдагдал чинь танаад өгсөн төсвийг хаагаад бараг таарж байна. Одоо он дусал танаад нэмж өгөх санхүүжилт байхгүй шүү л гэж аавна. Тас нь ямар л хош мэдрэмжтэй хүн бэ? Тоглож байгаа сте. Эдргээл энэнгээр нэг хэрүүл болохгүй яах вэ? Дарга зэрэгээ мэдхгүй, дээд одгоо ялахгүй гээл хэрэлдэж өгч байгаа. Чиний өстө булхааг дэлгээд өгнөө эдргээл мань хүн юу найруулсан юм байгаа. Яг энэ үеэр гэмтлийн төвд маш хүн гэмтэлтэй зүрхэн цохилтон таслаад бараг эмчилж амжихгүй өхөнлөг юмэр нэг охин ирж байгаа нь. Цэвэн өвчнөө үзэх гэж очихдоо зог тусаад бүр хөдөлж чаддгүй. Яасан хэр өөрийнх нь нэлээд дотны их сургуулийн дүүн байгаа аахгүй юу? Гэсэн ч тэгээ паниктаа зогсох цаг байхгүй каньог эмчиг яралтай дуудал гэж байгаа. Харин семинарын үеэр өнөөгч каньог эмчийн талаар нэг зүйл олж мэдсэн эзэргээл баллах гэж байна. Наа чи яг үндэ ямар хүн гэгээч одоо би хэлнэ гээл яг хэлчихсэн. Манай эмчийн уц дуграал гараад явлаа. Удалгүй Хан Юрийн профессорын шуц дуурч түүний охин хүнд осолд орж шууд сэхэн амьдруулах руу хүрэгцэн их мэдээд болж байгаа. Ухаан балартаал явчлгүй яах вэ? Бүр саяхан л хэрэлдэж томроод зайлуулах гэж зүтгээд байсан каньог эмчээсээ охиныг нь авраад өгөөч гэж өөлж дуулаагүй л байх вэ? Уг нь гойсон гойгоол явах гээд энэ зүр зайлаад өгч. Охины бие бүр нилээ муу байдаг. Дайнаажууд ачин гихчээр аав нь бүр галзуураад өгөх нь үлгэлтэй. Бараг байдал бүр муудвал охинтой минь салхаас гүйцэтгэх боломж олгоорой л гэж байгаа хөрхий. Яг одоо түүнд бүх зүйл утгагүй санагдаж шít. Манайд бууж өгсөнгүй. Алт үеийг нь алдалгүй арай л гэж нэг юм зүрхний цохилтыг нь буцаа авчрах нь тэрэ. Гэсэн ч аюул ингэж өнгөрөөгүй. Айхавар зүрхний ажиллагааг харахад бараг 90% урагталтай байгаа нь. Энэ айлаар бол хизээ мэдгүй зүрх нь хагарч амьсгал хураана. Тэгэхээр цаг алдалгүй л хаглаанд оруулах хэрэгтэй. Энэ үед байдлыг сонсон Хан Юрийн профессор бүр явуулахгүй л гэж үзнэ. Гимтлийн эмч зүрхний хаалгаа юм гэж юу вэ? Хаалгаа хийлэхгүй. Удахгүй зүрх судасны тасгаар үзүүлнэ л гээ гүрийгээд байгаа. Даанч хүлээх цаг байхгүй шүү дээ. Ахаа жоохон цаг алдвал охин чинь өглөө дураака гэж чадхаараа л ойлгуулах гэсэн ч ойлгох шинж байсангүй.
Угаасаа өөрт нь дургу болохоор охиныг нь яачих юм билээ айгаал байгаа. Ингээ өвчтний хариуцагч эрүүл ухаантай биш байгаа учраас ар гэрийн зөвшөөрөлгүй хагалгааг нь хийгээр аваа орчихон тэр. Ийхүү хагалгаа маш хүндгэл үргэлжилдэг. Тоног төхөөрөмж дутмаг байгаагаас болж хагалгаа дундуур гинтийн хүндрэлүүд үүсч нөхцөл байдал ерөнлөх бүрхэг байгаа. Ёстой гар дурах материалуудаа ашиглан хизээч эмчийн гарын алга дээр байхааргүй л хагалгаа явагдана. Хөөхөн охиныхын цээжийг нээсэн байгааг харах ямар л олиг байх вэ? Бүх амьдралынх нь утга учир үхсэхийн даваан дээр байхад өөр юу ч сонирм биш. Үүнийг харсан аав нь хямраад ухаан алдаал онцноо. Хагалгаа бүр 4 цаг гаруй үргэлжилж үнэхээр чадвартай даал Канёг эмч маань арай гэж охиныг аварч чаддаг. Тийм ээ зөвлөг минь чи зүв сонслоо. Охин чинь ам гарсан гэх тэр мөч. Хөөхий аав нь бүр гүлэг болцсон. Харалгаа явснаа л ухаарж байгаа. Охиныг нь аварсан талархаад баршгүй сүгэрт суугаал уйлсаар. Одоо энэ тасагт яагаад санхүүжилт хэрэгтэйг? Яагаад тоног төхөөрөмж хэрэгтэйг? Мөн ийм гуниг хараасвал хэнийгт дайраад өнгөж болохыг чи ойлгов гин. Профессор уйлсаар түүнээс уучлал гойнаа. Баярлалаа, уучлаарай гэхээс л өрөг болтохгүй. Хэсэг хугацаа өнгөрч одоо охин ухаан орох болмоор ээ. Аав нь охиноо дуудаал өгдөг сэрдгүй. Тэгсэн бас хин дуудахаасаа болдсон юм байна л да. Манай амж ханж ёна сэрэрэ гэсэн сэрж тэр. 지영아 아빠 보여? 어? 아빠 알아보겠어? Көбөр сэрэх нь хүртэл хийж индөө нэр. За ямар ч тач хүнд үе арт хоцорсон юм чинь одоо хойлоо яриатаа гээл аваад явж байгаа. Өөрийнх нь суудал дээр суудсан цай аяглуулаад одоо бол томрно шүү дээ угсаа. Тэгээ нөгөө төсвийн асуудлаа нааштай шийдвэрлэхээр л боллоо яах вэ? Мөн түрүүн семинар дээр мань хүний талаар юу ярих гай байсныг нь ч асуунаа. Энэ нь эрүүл мэндийн яванд ажил дээр нэг нөлөө бүхий хүнээс л юм сонссон юм байлээ. Дайны үеэр гадаадд байхдаа Black Wings гэх нууц байгууллагад ажилладаг байсан эдэргээд бараг мөнгөөр хүний аим аврахтаа аварч алхтаа алдаг байсан юм бах уу. Яг нь цуул яриа байхгүй юу? Тэгсэн энийгээ өөрөнд хэлсэн хэсгийг асуугаал Канёг юмч хэлж байгаа. Хүн ер нь илүү тутмын мэдих заримдаа өөртөнд аюултай яд шүү гээл гараа явчихсан тэр. Үзэгдэл солигдоход машины осолд орж ирээ донор болсон аавынхаа буйнаар амьд гарч чадсан ах トゥ хоёр анх удаа уулзч байгаа нь. Үүнийг хараа сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Энэ мөчийн төлөөлөл эцэд цуцгаа мэдэхгүй гүйтгэл гэлтэй. Ах トゥ хоёрыг харж зогсож цэвэн дагаас өвлөгч хоёр маань сэтгэлээ барьж дийлгүй л байлнаа. Канёг юмж ирснээ хөөгүй амьд гарсан хүмүүсийг харж юунд нь үлдэг байна л гэж гайхсан шигэ. Ийхүү энэ хоёр өвчтнийг аварсан дөх маш онцгой байсан болохоор сурвалжлагч нар манай эмчээс ярьцлага авахын гинэ. Телевизэн дебигээ хийх гээл тэрүүхэндээ бас догтлоостой. Хүч чадлыг хүний тоогоор л олж авдیں۔ Өнөөдөр бол өөрсдийн талын хүмүүсийн тоог нэмэх өдрөл гин. Эмч маань магтуулж барай чухам инээд дадаал ярьцлага өгч гинэ. Тэгсэн гинт утсан дуурайд мань маниакер угаасаа ямар таслах юм биш. Тэгээ яриан бүр юугээд байгаа сонсогддгүү. Өөрөөс нь ярьцлага авч ирсэн хүмүүсийг юм өөрийн талын хүмүүсийн тоог нэмэх манцаа. Угаасаа ийм л гар юм байна доо. Энэ үед Цэвэн зүрхний хагалгааг гар доорох материалаар хийсэн тохиолдлуудаас судалжээ. Бүр үнэхээр л байна. Black Wing гэх бүлгэлийн гишүүн ийм хагалгаа хийж байсан л байдаг. Black Wing гинөө. Энэ одоо яадаг бүлэг юм бол доолгээ байж исэн. Удалгүй мань хүн дуудлага ирж манай хоёр дараагийн өвчтөн рүүгээ явахаар болсон нь. Нисдэг тэргээр. Энэ үед түрүүний Black Wing гэх бүлгийн тухай нийтлэл дээрх зураг нэг л танил харагдаад байсан нь учиртай байж. Ингээд юу ч бодлгүй л та Black Wings гэж бүлгэн мэдхүүгээл асуучихсан тэр. Энэ үед Канёг эмчин царай ховсхийн өөрчлөгдөж нисдэг тэрхэн суугаад чамайг дуусгаж хаяхаас өөр аргагүй нэ гэсэн байдалтай. Эхний партмент уснаа.